За сайн байцгаана уу? Намайг өнөөдөр хэлдэг. Өндөр та бүхэн дүүжлэлснээс ирдэг имплант хэр багтах вэ гэдэг тал дээр цаана туршлагыг үзүүлье. За, энэ имплант гэдэг нь зүйлэдэг. За, ер нь бол тодорхой хэмжээнд бид гаас өгөөд яаж гарын ачаад үзсэн нь харахгүй. Хэсэгтэй байдаг. Уучраад дотор нь бол одоо супер имплантууд бол дандаа силиконы гэл буюу зөөлөн байдаг. Энэ маань одоо миний одоо гарч ирсэн нэрцээр харах боломжтой. Энэ гэдэг байна. Тэрний буруу ойлголт та имплант хийсэн байж дараа нь харахгүй орчинд бүх гэрэлтдэг гэрэлтгүү янз бүрдэг одоогийн супер имплант гэдэг гэрэлтдэг юм байхгүй. За миний амьдралаа авч ирсэн юмас одоо гэрэлтчихсэн имплант гэдэг. Гэхдээ дэлхийд имплант гэдэг чинь олон үйлдэл байдаг. Тэр дундаас хамгийн олон улс төрөлж шүүгсэн топ гэсэн имплант гэдэг хэлж байдаг. Тэгэхээр энэ имплантууд нь гэрэлтчихсэн имплант гэрэлтгүү. За багтмах тал дээр өшөө яг хүнээс илүү давсан ачаал тал дээр алхах гэж үзүүлээ. Яа. Зөвхөн имплантын явны бүрэлдэхүүн байдаг алдаагүй. Яг харах юм байхгүй. Ачаал бүрэлдэхүүн. Нэ. Имплант юу одоо харсан үзэл дотор нь юу байдаг вэ? Асуулт хүмүүс маш их тавьдаг. За, имплантын дотор силиконы гэл буюу гэл хэмжүүлдэг юм маань урсахгүй ямар хагасан ч одоо урсдаггүй гэсэн. Гэхдээ хүний бие дотор бол энэ маань ямар нэг зүйлээс харах боломжгүй. За, та бүхэн дотор нь юу харахцгаая. За, хянууд нислэгийн автор. За, силиконы гэл гэдэг юм байна. За, имплант маань тэгээд гадна хаасан гэдэг зүйлсээр одоо энэ нь доош юм урсахгүй асахгүй силиконы гэл гэдэг байна. За, энэ нь гадна хаасан гэсэн. За, тэгэхээр энэ маань одоо нормал байдлаар дотор нь шингэн зүйл байдаг бүхэл урсахгүй чанартай зүйл байдаг. За, өнөөдрийн туршлагын маань үзсэн хэвчэн та бүхэндээ баярлалаа. Манай сэмбэрлэгийн ангид дээр хамгийн сүүлийн чанартай имплантыг ашиглаж харуулдаг байгаа. Баярлалаа.